줘. 또 허리 저 재미해야 되나? 아 이름 다 영 해결. 아 스쿼트를 왜 좀. 한번 삼각대. 여보요. 위에서 타.
Мик харин барих шаардлага байна. Байхгүй шүү дээ. Байхгүй Нэг өрөх шаардлага байхгүй. Болоогүй. Одоо нэг дуучин байгаа. За энийг явуулж За энийг явуулж За. За баярлалаа их мөрөн бүтээчтэй цааш нэг орон бүтээл өдөр цагаан амжилтыг хүсэмээрээ. За түрүүнд бол одоо тус бүрийн багуудын одоо хамт олонны одоо уралдаан тэмцээн байсан бол одоо тус бүрийн багийн эмэгтэйчүүд маань одоо өнөөдөр нэгэн сайхан тэмцээн дээр бас хүч чадлаа сэрхаа гарч ирнэ. За та бүхний хаттай гочлон энэ урд одоо тав дөрөв сайхан буулнууд харагдаж байна. Энэ буулнууд манай ерөнхий ивент тэтгэгч малчин брэнд малчин хүнс компани маань одоо сайхан бүтээгдэхүүн байгаа. За ингээд баг бүрээс 2 дугаар үеийн шатныхаа тэмцээний идэвхтэй бэлэн болсон байна. Ингээд хоёр баг бүрээс нэг эмэгтэй гишүүнийг одоо өрж байна. За тэгээ цаавал манай эмэгтэйчүүд маань бол одоо харж байгаа энэ бооснээс одоо яг л одоо түрүүний адил 1 минутын дотор одоо аль их бооц эзэн нь бас одоо энэ тэмцээний ялагчаа тодорноо. Ер нь чи ингэж хэдэн бооц идэх вэ? Би ч одоо цагаан сараар нэг айлд ороод уран болсон. 3 бооц 1 минут одоо сайхан дуртай сууж байгаа 3 бооц. Тийм. Одоо тэгвэл бүсгүйчүүд маань бол одоо ерөөсөө яг минутны хугацаанд хэдэн бооц эзснээрээ за энэ тэмцээний ялагчуд болох нэ. За энэ тийм нэг нэгээрээ явсан дээр баг тийм үү. Цуг идэхээр одоо хоёр маань одоо тоолж одоо амжихгүй шүү дээ тийм үү. Тийм. Нэг минутанд хэдэн бооц. За тэгэхээр түрүүнийхээ дараалал багуудынхаа дараалалаар одоо явна. Би юу харж байгаа учраас намайг их л гэхээр их шүү. За. Тэг нэг нэгээрээ болоо зүгээр шүү дээ. За. За минутаа би одоо тоол. Нэг нэгээрээ шүү. Баг нэг нэгээрээ идэх шүү. За хамгийн эхлээд одоо дуучин одоо байсан гас. Хүн гадуутай баг гэсэн шүү. За. За бачгаа хүн гадуутай багийн гишүүн од баясгалан. За намайг их л гэхээр их шүү. За. За Монгол Улсын театрын дуучин од баясгалан. За. Итгэл бэлэн болж байна. За надтай хамт бүгдээрээ бас хамтдаа тоолно шүү. Би бас алдаж магадгүй шүү. За. Эхний. За. За явс нэг бооц одоо. За. Хоёр бооц ямарчсан одоо арай юмд нугаа одоо нэг ил дуусаад гуравтаа барьж авлаа. За мэдээж бооц маань бол үнэхээр сайхан амттай харагдаж байна. Амттай сайхан идэж байна. За энэ бооц бол одоо малчин хөлсийн бооц байгаа. Энэ Төв аймгийн 100 мал хотноо одоо Энэ шалан дээр битээчтэй байна та. малчин брэнд малчин хүнс компани маань бооз байгаа. Үнэхээр сайхан амттай харагдаж байна. Дараа мэдээ дуусгаад мэдээ авах үү те. За болсон. Дөрөвдүгээр бууцаа нөгөө 5 дахь бууцаа барьж аваад дөрвөн бууц идсэн шүү. За. 5 бууц. Нэг нь тал руу. За.
За 5 бууз идсэн. За манзуушир багийн. За манжуушир багийн Шүү. гिचэн Үжигчин Эрдэнэ яам гэлээ. За намайг ихэлхтэй гэдэг шүү. Ихлээ. бүтнээр нь хийгээл шууд бүтмүүдээр залгаад яваад байна. Тэгэлтэй. Болгоомжтой. Тэгэлтэй. Хоёр дахь. Гурав дахь. Дөрөв дахь. Тат бууз амт нь орчих чинь 4 дахь буузны талаа. Юм бэ? За одоо 5 дахь бууз. Хатаг болохоор мэдээ. Хоёр бууз идэх байх шиг харагдав. Тий харагдаад. За одоо 3 секунд туа. За 5 дахь бууз. За мөн адил 5 ширхэг бууз идлээ. За тэгэлч баяр өргөе. За цэцэг хүний Бурма. Бурма сэнгэлээс авна. За Төшөөд хэмбагийн. За. Үжигчин ийм хэлээ. За. Намайг ихэлхтэй хэлээ шүү. Ихлээ. За малчин хүнс компани маань бол үнээр сайхан шүүсдэг харагдаж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн ерөнхий ивент хичээл мэдээж малчин хүнс компани оролцож байгаа. Энэ ташин танилцуулбал манай малчин брэндийн одоо хамгийн сүүлийн бүтээгдэхүүн саран яв гэдэг сайхан яв байна. Шар тостой бүрмэл маань байна. За ингээд яв байгаа, уул боо маань байгаа. Та бүхэнд бас сар шинийхээ мэдээг манай малчин брэндээр чимээрээ гэж уриалмаар байна. Тэрхтний бууз нь явж байна. За 10 секунд дутуу байна. 10 секунд. Зараа. Цаг. За. За, гурав. Гурван бууз хагастай. 3 хагас. 3.5 оноо авлаа гэсэн үг шүү. За. Бишээ тань. За баяр хүргэе. Нэг хэрэглэнтэй жүжигчин нэг хэрэглэн. За гурван бууз хагастай идлээ. За. Бурма Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бурма буузаа идэхэд бэлэн болж байна. За цагийн Эхлээ. Нэг айд цагаан сараар орсон чинь маш жижигхэн бууз хийцэн. Эхнэр нь бүднээр нь идээд ахсаар нөхөр нь араар нэг модраад хоёр хуруугаа гоцоод өгсөн чинь хоёроор нь амандаа хийдэг шиг байна. Манай хүүхэн идмээр байгаа юм л та. Би вээсэн бол 3. За энэний дараа бол хоёулаа урагдана. 3. Тэр нь ингээ хараад байхад бас буузыг ингэж идэх гэдэг бас чанга байдаг биш үү? Тэр нь. За 10 секунд. 10 секунд ч. За багийнхан дэмжээд өгөөрэй. За цаг. За 4 гэсэн. 4-ийг идлээ. За. Онооны юу болчихлоо? За ингээд 4 сорил зингээд нэвтрүүлэх маань 2 дугаар үе шатыг амжилттай өндөрлж байна. Ингээ 2 дугаар үе шатыг маань тэргүүн байранд 2
баг оноогоор тэнцсэн байна. За. Тэр тэнцсэн багийн нэрийг дөрдөө Манзуушин баг маань 5 бууз идэж. Гүн гадуутай баг маань ижилхэн 5 бууз идэж. Нэгдүгээр байранд шалжээ. Хоёр багийн хагас нарыг болж байна. За. Таван шагаа. За ингээд шагаагаа цуглуулад биш юм. За тэр таван шагаа. За 3 дугаар байранд болохоор Бүшэд хаан аймгийн ган хоёр ахлагчтай баг маань 4 бууз идэжээ. 4 бууз. За 3 дугаар байранд Цэцэгүн багийн Ашбүр ахлагчтай баг маань 4 дугаар байранд оржээ. 3.5 3 бууз тавтай эзэн байна. За ингээд баярлалаа. Ингээ манай өнөөдрийн дөрвөн сорилт нэвтрүүлэг юм аа. 2 дугаар үе шат. Эйгүү амжилттай өндөрлөж байна. Ингээ та бүгдийнхээ өмнө бас ахын уран бүтээлчдээсээ өрье. Батархаа явуулж байсан чи яагаад ч одоо яах вэ? Тэр чи нөгөө онгон роосоо хоёр. За тэгээд эрхэм тавгийнхаа үзэгч тавгийнхаа эрхэм нэгэн уран бүтээлч байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтны мөн бодлогын урьдчилж байна. Миний харагдсан дуугар сайхан дуугаар эйгүүний шилдэг байна.